Бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгд өдрийн минь тананд өнөөдөр хэдүүлээ хамтдаа Red Magic 9 Pro утсыг unboxing хийн, review хамтдаа хийцгээе. Тэрний талаар богино ирээ тайлбарлах юм бол яг одоогийн байдлаар манай Монгол улсад аль биесээр борлуулагдж байгаа хамгийн хүчирхэг гейминг утас гэж хэлэхэд болно. За, хайрцаг талаар гандлаа ер нь ийм саарлан мөнгөлөг хайрцагтай ирд юм байна. Замзайлаамтай залж үзье. Вау. Юу амар тийм нэг гейминг хүмүүс зориулсан надаа ийм юу гэдэг юм бэ? Гоё character-ийн зурагтай. Character нь яг ийм male fantasy гэдэг шимжлээд байдаг тийм одоо хүүхний зурагтай байна. За, утас маань өөрөө энэ дотор байгаа бол энэ дотор нэлээд жоохон хүн юм байна. Тэгэхээр энийг нэлээд сүүлдэндээ хамгийн гол чухал зүйл нь учраас давхар орж ирж байгаа дотор бол ийм молон USB-C to USB-C charger cable байна. Нөгөө талд нь болохоор charging block буюу энэ 80 ваттын чаржерын зэнлэгчний толгой байна. Нэг ширхэг оролттой байна. Урталтаа манай Монгол таарсан юм бүрийнхээ одоо оролттой байна. Тэгэл ер нь маш цэвэрхэн ийм кейс байна. Үнцэн уцаа залж үзье. За, утасны дээр орж ирэнгүүт шууд нэгдэнгүүт бол энэ нөгөө SIM гаргагч ийм пинтэй. Зэгтэй. Энэ tutorial юу нэ? Гарын авалга байна. Дахиад яг нөгөө гейм учраас бүх юм яг нэг юм геймингийн элементтэй байна. Энэ баталгааных нь хуудас. За тэгээд үндсэн утас маань энэ байна. За хамгийн төрж байгаа сэтгэл бол амар юм гоё solid цул санагдчихээн. Ямар нэг юм сул юм байхгүй. Гарт ирэхэд бол яг гоё эвтэйхэн тийм хэмжээтэй. Яг өргөн нарийн болон гадах материал нийт хүнджин гэдэг бүх зүйлийг ингээд харьцуулж үзэхэд бариад тоглоход бол маш гоё тохиромжтой юм санагдаж байна. За гадах экстерьер хэдүүлийн хамтны талаас ярилцсан. Энэ дээр гадах кейс байгаа юм. Кейсийг нь авчиж тэгвэл бүр илүү ойлгох. Transparent загвартай байна. Шилийн юм шиг тэгээ шилэн доотох элементүүдэд харуулж байгаа юм шиг ийм загвартай байна. Өнгөний хувьд болохоор ийм саамл өнгөтэй мөн энэс гадна ийм хар өнгөтэй байгаа гэсэн. Тэгэхээр аль нь ч байсан гэсэн надад бол амар царайлаг шиг болол санагдаж байна. Хонь болохоор хоёр үндсэн 50 мегапикселийн камертай доотлон харин 5-ны харж байгаа. Энэ зүйл бол энэ камер биш харин хөргүүрийн сенс юм байна лээ. Нэг надад сонирхолтой харин санагдсан юм нь бусад одоо утаснууд шиг нөгөө одоо iPhone ч юм уу бусад өөр төрлийн утасны камерууд ингээд уршаа гарч ирээд тоглож явах үед юу н гарт ингээд тэг болоо садаа болоод байдаг. Энэ нь болохоор тийм биш. Бүгд яг нэг юм хавтхай ийм одоо загвартаагаар энэ утас маань хийгдсэн юм байлээ. Товчлуурууд бол мэдээж маш ухаалаг шийдсэн. Тэрний үгээр мэдээж зүүн талдаа буюу одоо ингээд бариад тоглоход зүүн талдаа энд 3.5 мм-ийн чихвч орох одоо оролттой. Доод хэсгээс хүүтэн агараас ороод халуун агаараа дээшээгээ ингээд цацж гаргах энэ одоо сэнснийхэн байршлын юм байршилтай. Хоёр үндсэн haptic feedback товчлууртай. Ер нь бол товчлуурууд бол юм байна. Утас маань өөрөө 2 nano SIM ордог. Хүмүүс дэлгэхдээ сүүлийн дандаа 2 дугаар, нэг нь үндсэн дугаар болоод нөгөөх нь гоё дата оруулдаг SIM ч юм уу тийм болоод ашиглаад байгаа бол энэ утас маань 2 SIM дэмжих хүчин чадалтай. 2 physical SIM шүү дээ. Тэгээд Type-C оролттой буюу Type-C-гээр 80 ваттын fast chargeтай. Тэгэхээр таны утасчин хэрэг батарей дуусч байгаа эсвэл гарах шаардлагатай байгаа бол маш хурдан өөрөөр хувцас эзэн гэж болно гэсэн. Доторх бас нэг маш том давуу тал нь юу гэхээр мэдээж ийм их хэмжээний хүчин чадалтай утас маань батарейг хурдан дуусгадаг. Тэгтэл энэ утас маань дотроо 6500 мАh-ийн батарейтай учраас ер нь бол цэнгийн дуусна гэж санаа зовх айлтгүйгээр цаа өндөржингөө тоглож болох. Доторх бас нэг өөр тийм сонирхолтой юм л гэхээр 3 дугаар үеийн Snapdragon 8-ийн чиптэй. Энэ чипийн тусламжтайгаар CPU-ийн үзүүлэлт нь өмнөх одоо генерашнтайгаар харьцуулах юм бол 25%-аар илүү их одоо хүчин чадалтай болж ирсэн. Тийм факттай байна. Доторх RAM-ийн хувьд бол 12 болон 16 GB-ийн RAM-ын сонголттой, багтаамжийн хувьд 256 болон 512 GB-ийн багтаамжтайгаар бас хэрэглэгчдээ санал болгож байгаа юм байна лээ. Хэрэглэгчийн хувьд болохоор 120 Hz refresh rate-тэй тоглоомд маань айгүй гоё смут харагдана гэсэн үг. Android үеийн системтэй гэхдээ дээдэлтэй Red Magic OS гэдэг нэртэй одоо интерфейс нь бол яг Red Magic-ийн өөрсдийнх нь үйлчилсэн интерфейстэй бол байгаа. Дотор тал дээр нэг айгүй тийм сонирхолтой танигдсан More AI гэдэг нэртэй яг өөрсдөнд зориулсан тийм AI туслагтай. Тэгээд энэ амар сонирхолтой юм билээ. Бүр юм тоглож байгаа юм шиг те. More-ага бүр хувцсыг нь солиулаад өмсөөлж Cyber Academics гинтэй. За окей, энийг юм л хамтдаа сонгочих. Hi Captain. Hello.
More AI assistant-тэйгээ ингээд home screen руу гаргаад ирж болт юм байна. Хэдүүл хамтдаа спикерийг шалгаж үзсэн. Мэдээж гейминг утсаа бол спикер маш чухал байх хэвээр. Эсвэл маш их од болоод байгаа. Royal Heritage-ийн 6 байгаа гэж байна. Бейс нь бол амар тийм гоё, дизайн тийм гоё юм. Punchy bassтэй юм байна. Би одоо дуугаад болоо юу. Натад зүрсэн. Зээжсэн аягийн зүгээр сонсоод бол миний бодлоор шууд надад өгж байгаа мэдрэмж нь бол айгүй тийм гоё цэвэрхэн ямар нэгэн байдлаар нэг юм muffled гэж ярьдаг шиг нэг юм цаан сонсоод байдаг тийм бол биш. Дээдлийн хаяуд нь бол айгүй тийм гоё сайхан цэвэрхэн сонсогдож байна. Дооцсгээрээ бейсүүд нь бол айгүй тийм гоё deep bassтэй бол надад мэдрэмж төрж байна. Тэгэхээр надад бол speaking-д бол таалагдлаа. За хэдүүлээ хамтдаа тоглож үзцгээе. Би чинь тоглоомын мод руу. За Game Center-ээс хэдүүлээ хамтдаа орчоод энэ дээр бол бүх тоглоом дууссан байж байгаа. Энэ дээр хамтдаа тоглоом нь харцгаа. Хатаа дээр хэрэг харж байгаа бол юм өнгөний нэвтэрсэн дэлгэцтэйгаа ай чимээтэй нэг бүх юм гоё юм. Супер. Одоо ихтэй хамгийн таалагдж байгаа зүйл энэ хоёр бат нь штэ. Энэ хоёр бол яг competitive gaming дээр бол маш том даваа тал үүсэх болов гэж би бодож байна. Яг нөгөө харахтаа угаасаа нөгөө mouse 2-оо бол энэ болоод mouse 1-ийг бол баруун талын ингээд нэгээр орчихно. Би тийм үцээрч юм дийг ажиллаж хийхгүй юм шиг байна. Чигөө авч тавсаар. Тэгээд ингэ сонсож байгаа бүх энд байгаа акшн хаана хүн явж байгаа энэ саунд эффектүүд бол үнэхээр амар зэрэгтэй сонсогдсон юм байна. За PUBG тоглож үзье. Хүмүүс дэлгэх тоос янз бүрийн тоглоом тоглох байх л та. Тэгээ би ер нь дандаа өөр шүүдэр тоглоом доктортой болохоор хэвлээ шүүдэр тоглоомуудыг гоё турш үзье. Фан нь бол өөрөө яг автоматаар өөрийгөө хөрөхгүй. Энэ дэр бол одоо season бол нэлээд гоё ажиллаж байна. Гэтэ чимээгүй юм байна. Гэтэ ажиллаж байгааг нь мэдэгдэж байна. Хин юу тоглоод байна? Чинэрийг тавихгүйгээр нэгжэл байж тоглох зорилттой яг тийм л уцлаа юм да. За эдгээр бүгд хамтдаа уцтайгаа танилцлаа. Миний бодлоор хэрв та мобайл геймер болвол энэ утас таны авч болох хамгийн ноён оргил утас буюу бүх гейминг смартфонууд дотроос бүх юмных нь баланс нь хамгийн гоё таарсан яг геймерүүдийг бодолцож хийсэн тийм смартфон юм санагдлаа. Миний хувьд бол хамгийн бас шинэлэг энэ утсан дээр ашиглагдсан хоёр зүйл байгаа нь энэ cooling system-ыг ийм гоё классик байдлаар энгийнээр гоёор шийдэж гаргаж өгсөн энэ утасны маш гоё том даваа тал юм уу да гэж би бол хувьдаа дүгнэж байна. Хоёр дахь нь болохоор яг энэ камера нь гарч ирээгүй яг утсантайгаа нэг юм хавтгай юм параллел байгаад энэ нь одоо тоглоход ямар нэгэн байдлаар гар садаа болохгүй байхаар шийдсэн маш гоё шийдэл юм шиг надад санагдлаа. Илүү шүдэр төрлийн талаар тоглодог бол энэ хоёр бат нь болоод тань тоглох үед маш том даваа талыг үсгэнэ гэдэгт бол итгэлтэй. За мэдээж утасны хувьд бол төгс утас гэж хаач байхгүй бүх утас өөрийн гэсэн сул талтай. Миний хувьд анзаарснаар юу сул талтай юм бэ? Мэдээж селфи камер бол бусад утастай харьцуулахад бол арай илүү жоохон чанар муутай юм шиг санагдлаа. Гэхдээ мэдээж энэ утасны гол үндсэн зорилго бол зураг авч бичлэг хийх биш, харин тоглох гэдэг энэ функцийнхаа хувьд энэ утас бол үүнээс илүү гоё, үүнээс илүү хүчин чадалтай утас надад байхгүй юм шиг санагдаж байна. За өнөөдрийн бичлэгийн маань спонсороор ажилласан Red Magic Mongolia-ийнхандаа баярлалаа. Хэрэв та бүхэн энэ утсыг авахыг хүсвэл Red Magic Mongolia-ийн доорх сошиал хаягууд руу холбогдоод тэгээд худалдаа аваарай. Мөн энэ утас нь сонирхолж хэлэхэд аль биесээр одоо оруулж ирж байгаа учраас 100% даатгалтай мөн бүх төрлийн лизингүүдээр худалдаж авах боломжтой байлаа шүү. Дараагийн бичлэгээрээ дараа уулзцгаая.